Сайн байна уу? Миний нэр Jim Patrick, Asian технологид ажилладаг. Та бүхэнд Carry 630 нийл улаан туяаны цацрагалтын спектрометр болон түүний дагалдах хэрэгслүүдийг танилцуулахыг хүсэж байна. Нэгдүгээр та бүхэнд миний хэлэх нэг зүйл бол энэхүү спектрометрийн хэмжээ жижигхэн учраас энэ бол тоглоом биш юм а. Бүрэн ажиллагаатай, бүтэн спектрийн хязгаарт хэмжилт хийх чадвартай, дагалдах хэрэгслүүдийн солин олон төрлийн дээжинд шинжилгээ хийх чадвартай лабораторийн багаж юм а. Энэхүү багажн дээр одоо харагдаж байгаа дагалдах хэрэгсэл нь нэвтрэлтийн аксессуар бөгөөд энэ дотор бидний уламжлалт дараагаар гэрлийн нэвтрэлтийг хэмждэг гол төхөөрөмж нь энэ байна. Энэ бол нийл улаан туяаны цацрагалтын спектроскопийн үндсэн хэсэг бөгөөд гэрлийн нэвтрэлтийн хэмжилтийг хийх суурь гэж хэлж болно. Энэ төхөөрөмжөнд дээжиг хийх хэсэг гэрэл нэвчих цонх мөн хэмжилт хийхийн тулд дээжиг багажинд оруулахын өмнө тодорхой төвшөнд шингэлэх, шинжилгээ бүрийн дараа маш сайн цэвэрлэх гэх мэтээр олон зүйлийг шаарддаг. Яг үннийг хэлэхэд хуучирсан технологи гэж хэлж болно. Одоо би та бүхэнд энэ технологийн хуучирсан болохыг харуулах тэрхүү технологиг танилцуулах гэж байна л да. За би одоо энийг сольно. Тэгээд энийг солихын тулд энэхүү чагтыг хөдөлгөөд их амархан гэх чинь дээжийн хэсгийг багажны их биеэс суглаад авч байна. Та бүхэн харж байгаа бах. Энэхүү дээжний эд ангийн хэсэгт RFID чипийг суулгаж өгсөн байгаа бөгөөд үүний тусламжтайгаар спектрометр дагалдах эд ангиудыг зөв таньж шинжилгээ хийхэд тохирох параметруудыг зөв сонгож өгдөг байна. Одоо миний та бүхэн танилцуулах гэж байгаа аксессуарыг Dialpat гэж нэрлэдэг. Ингэж нэрлэсний учир нь ямар ч задлах, салгах шаардлагагүйгээр дээжийг шууд шинжлэх боломжтой. За энд хоёр жижиг цонх байрлаж байгаа. Нэг нь энд, нөгөөх нь энэ гурвын аль нэг дээр нь байрлаж байгаа юм а. Энэгээр бид яадаг вэ гэхээр линзийн замуудыг сонгоход хэрэглэх бөгөөд үүний тулд маш амархнаар 2 дугаар кристаллыг эргүүлж голын байрлалд авчирч тавина. Энэ тохиолдолд 50 микрон дээр хэмжилтийг хийн. Нэгдүгээр байрлал нь та бүхэн харж байна. 50 микрон, 2 дугаар байрлал 100 микрон, 3 дугаар байрлал 200 микронд хэмжилтийг хийн. Аль байрлалд хэмжилтийг хийхийг хэрэглэгч тухайн шинжилгээнээс хамаарч сонголтыг хийн. За ингээд та бүхэнд одоо дээжиг спектроскопийн аксессуарууд ашиглан шинжилгээ хийж үзүүлье. Эхлээд би багажны тохируулгыг хийе. Энэ бол багажны програм хангамжийн дэлгэц бөгөөд та бүхэн харж байна. Систем маань Dialpat гэсэн байрлалд байгааг таньж энэ аксессуарт тохирох аргачлалыг шаардлагатай параметруудыг сонгохыг сануулж байна. Энэ тохиолдолд би Dialpat Deactive Batalite гэсэн сонголтыг оруулж өгч байна. Энэ бол биодизелийн адилтгсан хувилбар бөгөөд дээжиндээ ууршимтгай бодисыг хэрэглэхийг хүссэнгүй. Харин түүнтэй адилхан биодизелд хэрэглэдэг бодисыг шинжилж байна. Дизель дэх биодизелийн агуулмж 1-5 хүртэл хувь байдаг. Аль ихээр бага түвшинд шинжилгээ хийхээс хамаарч патентийг солих шаардлага гардаг мэдрэмтгий аксессуаруудад яг тохирсон сайн аргачлал юм. Дэлгэцэн дээр шинжилгээ хийхэд тохирсон аксессуар сонгогдсныг харуулж байна. Хамгийн нэгдүгürt би энэхүү аргачлалаас бэкграундыг зайлуулах бөгөөд үүний өмнө нь багажинд суулгачихсан байсан. Намайг дээжний гадаргууг цэвэрлэхийг сануулсан санамж гарч ирж байна. Үүний тулд би жаахан аз тооноор хөвөнтэй савханцраар арчих бөгөөд үүний тулд энэ хэсгийг хөдөлгөж надад арчих цай гаргаж өгөх байрлал руу хөдлөгнө. Нэг арчихтаа бүх 3 мэдрэгчүүдийг арчих бөгөөд энэ сайн дадал надад бүр зуршил болчихсон юм. Яагаад гэдгийг та бүхэн удахгүй харнаа. Учир нь эдгээр толгойнуудын байрлалуудыг сольж эргүүлэхэд шингэн баан наалдаж дараагийн дээжийг бохирдуулах магадлалтай учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. За одоо бол 50 микроны байрлалд байна. Дэлгэцэн дээрх дараагийн буюу Next гэсэн товчлуурыг дарах бөгөөд энэ үед систем цэвэр байдлыг шалгаж бэкграундын мэдээллийг цуглуулна. Нэг зүйлийг хэлэхэд энэхүү програм хангамж нь аргачлалаас хамаарч ажилладаг бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгч системд аргачлалыг сонгоход Battlenet нь шууд тохируулагдана. Мөн спектрийн хязгаар, resolution гэх мэт бүхэл параметруудыг хэрэглэгч нэмж оруулах буюу сонголтыг хийх шаардлагагүй. Бүх шаардлагатай параметруудыг дээрээс доошо хүртэл цуулсан менюнээс харж болно.
За одоо бэкграундын таталт дуусч дээжийг шинжлэхэд бэлэн болоод байна. За энэ бол түрүүн би хэлсэн Deoctave Phthalate бид цөөхөн хідэн тусдыг систем дээр тусаана. Үүний тулд энэ хэсгийг эргүүлж зайлуулан дээжийг доорх цонхон дээр тусаах боломжтой болгож байна. Ердөө 2 тусал хангалттай. 1 2 одоо буцаагаад байр шилд нь авчирч тавина. Дараагийн хэсэг товчлуурыг дарахад та бүхэн дэлгэцэн дээр preview гэсэн цонх гарч ирнэ. Дахиад хэлэхэд энэ бол програм хангамжийн гол онцлог давуу тал. Бид дараагийн буюу next эсвэл буцах гэсэн товчлууруудыг дарахаас өөр сонголт байхгүй. Өөрөөр хэлбэл энд ямар нэгэн тусгай сургалтгүйгээр бид програмыг ашиглаж параметрын олон сонголт хийхгүйгээр нэг дэлгэцээс нөгөөрөө шилжээд явхад болж байна. За энд preview дэлгэц гарч ирээд байгаа бөгөөд бидэнд хангалттай дээж байгааг хэлж байна. Энд мөн бид дээжнийхээ нэрийг оруулах ёстой. Тийм болохоор энэ дээжийг би Deoctave гэж нэрлэе. Үүнийг бид бас томруулах боломжтой. Энэ бол их сайн давуу тал. Одоо энд харагдаж байгаа пикийг харахад их бага намхан харагдаж байна л да. Гэхдээ та бүхэн санаарай. Бид хэмжилтийг 50 микронд хийж байгаа. Харин бид толгойг эргүүлээд 2 дахь байрлал тавьбал за та бүхэнд харуулъя. Энэхүү пикийн их хэрчим 2 дахин их болж байгааг та шууд харна. Өөрөөр хэлбэл бид цацрагалтын гэрлийн туяанд 2 дахин их дээжийг бид харж байна гэсэн үг. Дахиад эргүүлээд 3 дахь байрлал тавьбал бид 200 микроны зайн дээжийг харж өмнөхөөс дахиад 2 дахин эрчимтэйгээр пикийг харж байна. Гэхдээ бидний шинжилгээнд үүнийг хийх шаардлагагүй бөгөөд харин би та бүхэнд боломжуудыг үзүүлэхийн тулд 50 микроноос 200 микроны төвшөнд өөрчлөхөд маш хурдан бөгөөд амархан гэдгийг харуулахыг хүссэн юм а. Гэхдээ шинжилгээ хийхийн тулд бид эргээд 1-р байрлалд авчран дараагийн товчийг дарж шинжилгээг дуусгана. За би next гэсэн товчийг дарлаа. Одоо шинжилгээ маань хийгдэнэ. Манай програм хангамжийн хамгийн онцлог тал нь шинжилгээний үр дүнг бид өгч байна. Өөрөөр хэлбэл үр дүнгийн тохируулгыг хэрэглэгч өөрөө сонгож оруулж байна. Хэрвээ танд тоон шинжилгээний мэдээлэл хэрэгтэй бол тань зөвхөн тийм үгүй гэсэн болсон болоогүй эсвэл зөвхөн та спектрийн цуглуулах хэрэгтэй юу гэдгээс нь хамаарч би үр дүнг оруулж өгөх бөгөөд эсвэл хэрэглэгч өөрөө тохиргоог ямар формат хэлбэрээр авмаар байна, энэ нь инженеэр буюу болж байна, болохгүй байна. Эсвэл тоон шинжилгээний үр дүнг харуулна. Хэрвээ бид үүнийг ногоон буюу хамгийн доод төвшинг нь 2% гэж тохиргоо хийсэн тохиолдолд ногоон гарвал хамгийн доод төвшин болох 2%-аас дээш байгаа юм байна гэдгийг харуулж байна. Харин 1% болоход энэ нь улаан өнгөтэй болно, тэгснэ ногоон болж байна. Харин тэгж байснаа улбар шар өнгөтэй болж байгаа нь бид эгзэгтэй хэсэгт буюу тасалдалт ирж байгааг харуулна. За ингээд дууссаны дараа дэлгэцэн дээр бид сануулга гарч ирж байгааг харж байна. Дээжээ цэвэрлэх хэрэгтэйг сануулсан байна. Би ч бас яг хийх гэж байлаа. Түрүүн хэлсэн энэ их амархан жаахан аз тоон аваад толгойг эргүүлж байрлуулад цэвэрлэж арчина. Харин энэ аксессуарын нэг онцлог тал энэ удаад би зөвхөн лензийн ганц зам ашиглахыг харуулсан. Түрүүн үзүүлсэн лензийн замыг солих шаардлагатай тохиолдлууд болон дээжүүд гарч ирдэг. Энэ тохиолдолд зөвхөн толгойг эргүүлж 200 микроны төвшөнд байрлуулна. Энэ үед ямар ч зайг, цонхыг, лензийн замыг холдуулах, ойртуулах гар ажиллагаа хэрэггүй юм л да. Мөн тэгж угаадаа цонхыг хаглах, цуурахыг эсэн болгоомжлол шаардлагагүй болсон. Энэ бол маш онцлог. Зөвхөн AG-ийн патент бүхий технологи юм. Үүнийг шингэн дээжинд хийлээ. Хэрвээ хатуу дээжинд шинжилгээ хийхээр бол Diamond ATR гэсэн аксессуарыг ашиглана. Diamond ATR-ын тухай ярихад та бүхэнд систем дээр яаж ажиллахыг харуулъя. Одоо би аксессуарыг солино. Ингээд их амархан. Түгжээг нь мултлаад сольж байна. За ингээд Diamond ATR-ын тухай танилцуулга эхлэе. Энэ системийг ашиглан ямар амархан хурдан хугацаанд хатуу дээжүүд шингэн пластик гэх мэтэд шинжилгээ хийж болохыг та бүхэн харна. Одоо систем маань надад шинээр сольж тавьсан аксессуар маань өмнө нь хийж байсан шинжилгээтэй тохирохгүй гэдгийг анхааруулсан сануулгыг дэлгэцэн дээр өгч байна. Мэдээж энэ бол ойлгомжтой. Яагад гэвэл өмнөх шинжилгээг шингэн дээжин Dialpatыг ашиглаж байсан. Анхааруулгыг хүлээн авч одоо би тохирох аргачлалыг сонгоно. Үүний тулд аргачлалын цонхноос EVA тоон аргачлалыг сонгоно. Энэхүү аргачлалаар wireless хэмжээг
Вайластетийн полимерт хийх юм. Өнгөрсөн хугацаанд ийм төрлийн шинжилгээг хийхэд нэлээд хэцүү төвөгтэй. Яагаад гэвэл бид өндөр полимерийн шүртэй ажиллаж байсан юм. Харин одоо бол энэ шинжилгээг маш амархнаар хурдан хийх болно. Одоо бид дээжний толгойг солино. Diamond ATR-ийн дээжний одоо байгаа энэ толгой нь нунтаг дээжийг шинжилэхэд илүү тохиромжтой. Харин одоо бид үүнийг шүрэн хуванцрыг шинжилэх дээжний толгойгоор сольж өгнө. Энэ нь хажуу талд авахд хялбар газар байрлах бөгөөд үүнийг эргэж оруулсан бөгөөд дараа нь шүрийг шинжилэхэд бэлэн болоод байна. Мөн толгойг эргүүлэхэд төв байрлалд оруулна. За одоо бүгдээрээ энэ хошууны оройн хэсгийн тухай ярилцъя. Энэ бол дундаа хонхор гадаргуутай байгаа учраас шүрэн дээжийг сайн барьж шүргэлцэх боломжтой болгосон юм. Програм хангамж ажиллаж бид өгөгдлүүдээ оруулаад түүний дараа шинжилгээ явагдаж үр дүнг харуулах юм. Дараа нь бид дараагийнхаа шинжилгээнд орно. За ингээд эхлэх товчийг дарна кристаллыг цэвэрлэх анхааруулга гарч ирж байна. Төрөний дээжнээс бас жаахан үлдэг зүйлсэн байж магадгүй. Хэрэг бид цэвэрлэгийг сайн хийхгүй бол систем хэдийгээр бид тэр мэдээллийг унтраасан ч гэсэн өмнөх дээжийн үлдэгдэл байна гэдгийг систем таньж гаргасаар байх болно. За одоо дараагийн гисэн товчлуурыг дарлаа. Систем кристаллын цэвэр байдлыг дахин шалгана. Одоо EVA полимер шүрний шинжилгээг хийх гэж байна. Энэ дээжийг барьж байх даралт бүхий эд анги нь маш чухал бөгөөд хэрвээ энэ байхгүй байсан бол шүр маань ийш тийш хөдлөөд мэдрэгчдтэй шүргэлцэхэд төвөгтэй байх байсан. Одоо шүрийг мэдрэгч рүү авчирч байна. Одоо превью дэлгэцийг харъя. Эндээс би дээж маань зөв байрлалд байж хангалттай даралтын дор сайн спектрийг авах боломжтой эсхийг шалгана. Жишээлбэл энэ тохиолдолд энэ дээжийг би үл мэдэгдэх EVA дээж гэд нэрлэчихье. Би даралтыг ихсгэх тусам илүү спектр нь өссөөр байгааг та харж байна. Энэ бол програм хангамжийн нэгэн онцлог сайн тал юм. Спектрийн чанар хангалттай байгаа учраас дохио фонын харьцаа сайн байна. Бидний сонирхож байгаа хэрчим тогтвортой байна. Ингээд би дээжний шинжилгээний үр дүнг цуглуулах гэж байна. За энэ бол тоон агуулмжийг тодорхойлох вайнил аксетет полимер дах вайнил аксететийн агуулмжийг процентоор гаргаж ирэх шинжилгээний хариуг хүлээж байна. Бидний энэ удаагийн шинжилгээний үр дүнгээр 25% вайнил аксететийн концентрацтай полимер байна гэж гарч ирж байна. Дараа нь бид дууслаа гэсэн товчлуурыг дарна. Кристаллын цэвэрхэн байдлыг эргээд харъя. Дээжийг зайлуулж ацетоны усамлаар кристаллыг арчаад дараагийн дээжинд шинжилгээг хийнэ. Diamond ATR бас шингэн дээжинд ч гэсэн шинжилгээг хийхэд их тохиромжтой. Diamond ATR-аар шинжилгээг шингэн дээжинд шинжилгээг хийхин тулд дээжний гадаргуу дээр нэг тусал шингэнийг тусаагаад харин даралтын төхөөрөмжийг ашиглах хэрэггүй. Яагад гэвэл мэдрэгчтэй шингэн маань шууд хүрэлцэж байгаа учраас зөвхөн дараагийн гисэн товчлуурыг дарж шинжилгээг эхэлнэ. Би превью дэлгэцийг харж байна. Учир нь Diamond ATR дээр шингэн дээж байгаа эсэх мөн сайн чанартай спектрийг гарч байгааг хянах хэрэгтэй. За тэгээд шинжилгээг үргэлжлүүлнэ. Дараагийн шинжилгээ маань нунтган дээр хийгдэнэ. Хэцүү төвөгтэй дээжийг шинжилэхэд тохирох аксессуар байхгүй тохиолдолд маш хэцүү бөгөөд харин Diamond ATR бол яг энэнд тохирсон аксессуар юм а. Үүний тулд би хонхор хошууг салгаж авна. Энэ хошуу бол нунтаг дээжийг шинжилэхэд тохиромжгүй харин түүний оронд хавтгай оройтой хошуугаар солино. Ингэсний дүнд хавтгай хошуугаараа дээжин дээрээс дарж хүрэлцэн мэдрэгдэнэ. Энэ хошууг хадгалах хаяхгүй тулд хонхор хошууг хажуу талд нь байрлуулж өгнө. За дахиад бид програм дээр ажиллана. Дараагийн гисэн товчлуурыг кристаллыг цэвэрлсэний дараа дарж энэ шинжилгээг явуулахын өмнөх бэкграундыг сонгоно. Дээжийг Diamond ATR-аар байрлуулна. Preview мод руу орлоо. Энэ бол аспирин. Жаахныг тавьж тараагаад бүрхүүлнэ.
Тэгээд даралтын төхөөрөмжийг эргүүлж доош цуулах бөгөөд товчлуур хүрсний дараа дээжинд хангалттай даралт очсон болохыг хэлж өгнө. Би нэг зүйлийг энд хэлмээр байна. 1 секундын дотор апдейт хийгдэж 1 секундын дотор сканинг хийдэг, маш чанартай спектрийг гаргадаг, дохио ба фоны харьцаа өндөр, бүтэн спектрийн хүрээнд ажилладаг, өндөр резолюшнтай, өндөр мэдрэмж бүтээмжтэй боловч овор хэмжээний хувьд авсаархан, жижигхэн нийл улаан туяаны спектрометрийн багаж юм а.